Боловсрол телевизээр та бүхэн яг одоо ял ток шоу нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Нэвтрүүлгээрээ бид Монголын спортын сор усны тамирчдыг оролцуулдаг юм. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин мод спортын олон улсын хэмжээний мастер Монголын 13 удаагийн авраг Халиун болд оролцож байна. Монголд мотоспортын өсвөрийн тамирчин гэх ойлголтыг анх бий болгосон хүн бол Халиун болд юм. 4 наснаасаа эхлэн мотоцикл унах торгон мэдрэмж, арга техникийг эзэмссэн нь ч үеийнхнээсээ хол тасрах шалтгаан байсан юм. Гэвч хизээч мохохгүй хүсэл зориг, спорттой соронз мэт татагдсан тэмүүлэл нь түүний амжилттай салшгүй холбоотой. Яг л энэ спортод зориулагдсан хүн гэмээр. Тиймдээ ч спортод дурласан цагаасаа л Монголын мотоспортын хаан гэдгээ амжилтаараа батлан харуулсан байна. За хоёулаа ярилцлага спортоос ч эхлэе гэж бодож байна. Спорт болгоноос авах мэдрэмж адилхан байх л та. Гэхдээ яг мотоспортын тэр дундаа мотоциклч хүний авах мэдрэмж нь яг хаана хэдийд байд юм бэ? Багасаа маш олон мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээ одоо мотоциклээс мэдэрч болох бүхэл мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд бид нэр маш олон үйлдэл хийж явдаг. Маш олон эрсдэлтэй үйлдэл хийдэг. Эрсдлээ давах тусам мэдрэмжийг маш их мэдэрдэг. Одоо жишээ нь бид гараанаас гарахад мотоциклийн маш олон мотоциклын таазалж байгаа. Маш олон дуу мотоциклд уурчаа. Тэгэхэд хэний мотоцикл сонсохгүй зөвхөн өөрийнх нь мотор чихэнд дуугардаг. Тэр мэдрэмж бас айгуугаа байдаг. Зөвхөн өөрийнхөө ямиг л сонсоод яг бүх юм анхаарал төвлөрөөл гарааныхаа механизм унахыг хүлээгээл зогсож байгаа. Тэр мэдрэмж бас гоё байдаг бас. Тэгэхээр Халиун болд бол одоо гараан дээр очиж зогсож байхдаа хажууд улсууд нь зэрэгцээ байгаа улсууд тэрний цаад улсууд 4-5 хүн одоо сонсогдохоор маш сайн малгайн дотор орилж яадаг. Тэр орилж байгаа гэдэг чинь өөртөө айгүй их одоо эрч хүчийг оруулж ирж байгаа байхгүй, энерги оруулж ирж байгаа байхгүй. Би орилдог л дээ зарим үед илүү өөрийгөө ингээд 50 бус үедээ өөрийгөө тийм 50 болгохын тулд амьсгаа ихээр гүнзгий авч яагаад гаргаад тийм гарааны механизм маань 5 секундын 2-д чумж болно, 3-д чумж болно, алинд нь чумж болдог. Яг тэрэн дээр бүх моторын дуу, мотороо араан дайцсан яг гарах хөдлөхөд бэлэн аль болох гарааны механизм одоо ингээд унахаас тэрийг өрсөж гарахыг эрмэлзэж бүх юм тэндээ төвлөрөөл хажууд дуурж байгаа моторын дуу хүний орилж байгаа чимээ ерөөс сонсогддог. Зөвхөн л өөрчлөл юм сонсогддог. Зөвхөн тэр гарааны механизм л харагддаг. Зөвхөн тэр гарааны механизм дэдэнд харагддаг. Тэр л сайхан байдаг бас. Гэмтэл бэртэл бас энэ спортын салшгүй нэг хэсэг байх гэж бодож байна. Яг гэх юм бол автомашинтай уралдаж байгаа хүн онхолдоход машин нөхөрнө хүн суудал дээр л байна. Суудлынхаа бүстэй учраас гэтэл мотоцикл мөргөлдлөө онхолтлоо мотоцикл тал нь хүний бие тал нь болно шүү дээ. Шууд одоо юу гэдэг ингээд нэг цул болоод бүхэл бидээр тойроод
байж болох бүх талаараа л гэмтэл авах бах. Тэгэхээр энэ их эрсдлээс ер нь хязээ нэгэн цагт имижсэн тохиолдол байхгүй. За унахаас л мэдээж имээдэг. Гэтэ мотоциклаа уралж явах үед бол унахаас айдаггүй. Илүү эрсдэлтэй юм хийжээд илүү хурдан явж чадна. Тийм болохоор ер нь унахаас айх юм бол тэр үл их хүн төрж байгаа эргэлзээ болохоор манайх одоо хийж байгаа үйлдэлээ эргэлзээтэй хийх юм бол илүү их одоо алдаатай болдог. Ямар ч эргэлзээгүй өөртөө ихтэй үйлдэлүүдийг хийвэл илүү хурдан тэг цаг хожиж чаддаг. Одоо мотоспортын тамирчин гэдэг бол нэлээд эрсдэл донд байнгын байж идэг. Тэр тусмаа бас ур чадвар дээшлэх одоо ур чадварын өндөр одоо улам их өндөрших тусмаа бол хүртэл гэмтэл байнгын дагаж идэг. Энэ мэдээж одоо тамирчин маань одоо уралдаан тэмцээнд амжилт гаргаж ийн гэдэг тэр үед бол хамгийн сайхан одоо юу гэдэг мэдрэмжийг авдаг. Жил уралдгийн уралд гэж яхад миний сар болоод уралдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тухайн тамирчны одоо энэ спорттой хэтэрхий мундаг хайртай сэтгэл зүрэхтэй миний чанар л да. Маш их гэмтэл бэрдэл авдаг спорт. Дээрэс нь аавт нь уралдаж байгаад бас гэмтэл авсан те. Тэгэд ийм байхад хүүхдүүдээ ер нь энэ спортоор хичээлүүлэхээс ээж чинь цааргалаагүй хэрэггүй. Ер нь гэр бүл дотор энэ спортоор явах шийдвэр яаж гарч байгаа? Ямар нэг спортоор хүүхэд бүр бага бачаасаа эхлүүл хичээлдүүл одоо амжилт гарах магадлал өндөр байт юм а гэдэг л баггүй юу. 1993 онд Японоос нэг жижиг одоо Ямахагийн нэг жижиг 50 куб сантиметрийн мотоциклыг анх авчирч байсан. Тэгээд тэр цагаас хойш халуун болт анх мотоцикл дээр гарсан. Би тэр үед Батан тусах нийгэмийн техник спортын төвд мотоспортын тасалж уучраад ажиллаж байсан. Бэлгээ багш тэрний өмнөхөн мастер дэлхийн цомын авар сургалтанд оролцож явж байгаа бэртэл автсан байсан. Тэгээд дараа нь ерөнхийдөө Бэлгээ багш халуун болтыг 10 жилийн жоохон одоо 2 3 дугаар анги өгч байсан баг. Тэр үед нь одоо надад тасалж тамирчнаар өгсөн. За учраас багшийн хөдөлгөөнд орж ирлээ шүү гэдэг. Манай аав 96 онд бишсэн. Тэр үед бол манай ээж маш нэлээд хүнд байсан. Тэглээч би 96 оноос өмнө мотоциклаа унаад эхэлсэн байсан. Манай ах ч гэсэн бас хаяа ундаг байсан. Тэгээ манай ээж бол маш их дэмждэг. Бүх талаас нь дэмждэг. Бэлтгэл сургалтын дээрс хийсэн тэмцээн уралдаан хэрэг муу дуу үзүүлэх юм хичээхгүй яасан, ингэхгүй яасан ингээл минийд бас нэлээд том тасгалжуулагч нэг манай ээж бол. Ахад чи хэлжсэн болов ахад чинь яагаад ахарж орж ийн гэхээр танаа өвөө чинь мотоспорт юм уу, аав чинь мотоспорт юм уу, ах чинь бас мундаг тамирчин байсан. Гэр бүлэрийн мундаг тамирчид байхаар бас ахын талаар ярихгүй өнгөрч болохгүй хэл та. Манай ах 2002 он хүртэл оролцож байсан. Яг тэр 2002 оноос хойш сургууль соёл оюутан болоод одоо эрдмийн мөрхөөсөн. Тэгээд би ер нь бол мэдээ манай ах надаас 5 мотоцикл ундаг байсан. Насан туршидаа. Тэгээд би 2003 онд ахыхаа байхгүй хаад ахыхаа мотоциклыг унаад насан туршидаа усаа аваад анх оролцож эхэлж байсан. Тэгээд төрүүлсэн. Тэр үед 2002-3 оны үед бас халуун бол дөнгөж одоо 85 английн мотоцикл ундаг байсан. Тэгээд шууд нэг өдөр л 125 унаад уралчигээд тэгэхээр нь бас яадаг юм бол гэж одоо тэр өөрөөс нь ах улсуудаа цуг гаргасан. Тэгээд тэд нар бол гайгүй сайн уралцсан. Бас тэгээд тэр цагаас хойш ер нь дандаа 125 тэгээд 250 одоо 450 гэсэн мотоциклүүдийг унж байгаа. Бас тэмцээний өмнө манай ах би яг хуучин бол одоо манай тамирчид ерөнхийдөө хувц сэргэлэл хамгаалалт одоо өмд цамц ингээл жоохон муу байдаг гэсэн бид нар. Манай ах намайг одоо би ингээ уралдах чинь ингээ хэлэхэд сайн уралдаа төрүүлүүл чам шинэ бүтэн хувц авч өгнө гэдэг. Тэр надад бас амар нөлөөсөн. Би айгу гой хувцтай болохыг айгу маш хүсдэг байсан. Тэгээд манай ах маань хувцыг минь авч гисэн. Тэгээд би эхний гараанд аюух унсан алдаа гараас хоёрт орсон. Хоёр дахь гараанд манай олон улсын хэмжээс болдоторах одоо Dakar Rally-д финишигээ маш амжилттай оролцож байгаа ах маа. Тэгээд ахтайгаа болдоторахтаа оролдоод би төрүүлж исэн. Миний анхны одоо 125 насны төгсчдийн
улсын авраг гэдэг цалыг авч ялаа. Болдоотер гэснээс би Болдоотертай бас 2-3 жилийн нэвтрүүлэг хийгээд уулзж ирсэн л да. Тэгэхэд юу байсан бэ гэхээр ерөөсө гэр бүлэрээ тэр хүний тамирчинд амжилт үзүүлэхэд ерөөсө ингээд тийм аргагүй нөхцөл байдал үүсгэж тийм үү гэр бүлэрээ дэмжиж ажилладаг. Бараг л гэр бүлийнх нэг баг болцсон л гэмээр санагдчихсан. Танаа гэр бүл бас яг тийм үү? Мэдээж тийм. Мэдээж энэ гэр бүл ард бүхнийг зохицуулж явахгүй бол манайхад бүхнээ орхиод бэлтгэл сургуультаа хийж байгаа болохоор тэр талтай бол манай гэр бүл манайг маш их дэмждэг. 2006 онд анх одоо Япон улсад тэр Японы 9 удаагийн авраг топ үжи гэдэг хүний баг дээр одоо хичээлүүлсэн 3 сар хичээлүүлсэн тэгснээрээ бол одоо халиун болдын амжилт бол маш өндөр одоо агцсан гарсан. Япон улсад одоо гадаадын сургалтанд явж исэн. Тэгэхэд одоо манай гэр бүлээс манай аав ээж маань амьдарч байсан орон сууцаа зараад миний амжилтыг өшөө их ахиулахын тулд одоо энэ бүх төлбөрмөгийг хангаж өгч наваа явуулж исэн. Тэр маань гэсэн одоо миний амжилт гаргахад маш том алхам болсон. Түлс амжилт гаргахаас аргагүй болсон юм шүү дээ. Аав ээж тэгэхээр. Тийм л бүхнээ л зориулж байгаа. Болдоотер өөрөө машинаар бол Монголдо бас номер 1 гэлчихэд бурдаггүй. Гэхдээ Dakar Rally-д мотоциклаар оролцож байгаа шүү дээ. Тэгээд Dakar Rally-д финиш хийн гэдэг бол маш том ялт. Тэгээд Болдоотер ч гэсэн мотоциклаар давгүй оролцдог. Өөрөө бас түрүү хэллээ Болдоотер ахтайгаа уралдаад ингээ ялж ийсэн. Тэгээд сүүлийн үед нь автомашинаар нэг уу уралдаад байгаа 69-аар те. Ер нь автомашинаар орчих гэсэн бодлоо байгаагүй. Би Жарисаар бол автожарисаар 2009 онд би анх уралж эхэлсэн. Би бол нэг жилдээ 2-3 уралдаанд л оролцсон. Манай автомасцын холбоо жилдээ 10 гаруй уралдаан зохион байгуулдаг ер нь л. Би зарим одоо чөлөө завтай үедээ машин тэргийг бэлдэх завтай үедээ энэ уралдаанууд оролцдог. Тэгээд ер нь бол автомашинаар бол уралдаж байгаа. Ер нь бол орсон гэж хэлж байна. Тийм өшөө надад зав байвал би өшөө их уралдаж өшөө олон уралдаанд орж өрсөлдөгч байж чадаж уралдахыг хүсдэг. За баярлалаа хоёулаа хэсэг хугацаанд завсарлаа. Ялт ток шоу нэвтрүүлэг үргэлжлэж байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Монгол улсын 13 удаагийн авраг мотоспортын олон улсын хэмжээний мастер Халиун Болд оролцож байгаа. Мотоспорт гэхээр өөрийн ирэхгүй Халиун Болд гэхнэр хамт төсөөлөгддөг нь аргагүй юм. Тэрээр мотокросс уралдаанд өмнөө нэгж тамирчин гишгүүлгээ төргөөсээр Монгол улсын аваргаар 13 удаа шалгараад байна. Насан туршидтын улсын аваргад анх удаа оролцсон алтан медалийн тавцанд зогссон амжилт, Аз твийн аварга, дэлхийн цагдаагийн хошоо аварга гэх мэт Монгол улсдаа анхны тодтголтой томоохон амжилтуудыг дагуулсан юм а. За дараагийн асуултыг хүнээс сонссон л да. Ямар нэгэн мэдээлэл хэрэгслээс аваагүй. Халиун бол спортод орж ирэхдээ гинт үеийнхнээсээ цойлол гараад ирсэн. Америк яваад ирсэн чинь бүр илүү болцсон байсан. Америкт яг юу хийсэн юм бэ? Америкт програм сургуулаад. Америкт бол яг маш олон сайн тамирчид байдаг. Тэнд дунд ороод бас явхад тэ бас хүнээр юм заалгуулад маш сайн багш нараар одоо юм заалгуулах юм сонсоод ирсэн юм бол өөр болдог. Тийм тэгээд юм сонсоод тэрийгээ яг хэрэгжүүлээд өөрөөсөө илүү сайн тамирчтай өрсөлдөөд ирэхээр ер нь л хүний ур чадвар сайжирч байгаа юм л да. Америкт нэг 2 сар гаруй сая нэг Champa Factory гэсэн баг дээр хичээлдэг. Тэр багийн бүрэлдэхүүнд орсон байгаа энэ жил. Тэгээд сая би хамт тэр бэлтгэл сургалт болон 2-3 уралдаанд ороход нь хамт байлаа л да. Тэгээ бас тэнд уралж байхыг харлаа юм бас яг бид нэр бол өөрсдийнхөө хэмжээнд уралж байгаа ч гэсэн бас тэр өндөр хэмжээнд хүрсэн тамирчдын дунд одоо явж байгаад маш их багасч байсан би бол одоо өшөө эднэрийн хэмжээнд одоо техник хэрэгслээ хэрэглээд одоо юу гэдгийг өөрийнхөө одоо бэлтгэл сургуультанд бүрэн хангагдсан байх юм бол эднэрийн хэмжээнд уралдах юм байна гэсэн надад одоо юу бодол төрж исэн. Тэгээд тамирчнаа харахад бас өрөвдөх тийм бахархах сэтгэл тэнд бол надад төрсөн.
Тэг тамирчны одоо тамирчин хүний тийм ялгалт болон одоо юу гэдгийг улдаан хэмжээ амжилт үзүүлэх бол тийм хямдхан ирдгүү маш их өндөр өртөг зардал гаргадаг, өндөр хөдөлмөр зарцуулдаг, чадал зарцуулдаг. Тийм учраас тэнд бол бас маш сайхан надад бол бахарх сэтгэл төрж ирсэн. За Америкт оролцож исэн тэмцээн уралдаануудын талаар тэнд бас нөхцөл байдал ямар вэ? Дээрэс нь мэрэгжлийн тамирчийн статусын талаар. Би болохоор одоо ингээд дэлхийн аварга болон багийн дэлхийн аварга, Азийн аварга болж исэн ингээд би Америк нэгдсэн улсад очиод Америк нэгдсэн улсын одоо уралдах эрхийг лиценз авдаг мэрэгжлийн тамирчны. Мэрэгжлийн бус одоо B англи, C англи гэж ангиллууд болдог байдаг. Одоо насны ангилч гэсэн одоо би 25 наснаас дээш ангилд бас уралддаг л Америкт очиод. Тэрэн дотор мэрэгжлийн 25, мэрэгжлийн бус 25 гэж хуваагддаг. Тэгээд зүгээр шагнал авахын төлөө өөрийгөө амрыг бодох юм бол зүгээр ангилд уралдах болно л та. Би лиценз аваад өөрийнхөө нэр дээр уралдах юм бол тэр Америк нэгдсэн улсад сонирхчдын болон B ангилд, доотлын ангилд уралдах болохгүй. Тэр мэрэгжлийн тамирчин гэдэг юм. Мэрэгжлийн тамирчин гэдгээрээ л. Яг гараас гараа уралцж болно л та. Тэгээд шагналын давцанд гарлаа гэхэд хизээч тэр шагналыг танд өгөхгүй. Тийм бас байдаг. Тийм болохоор өөрөө юм сурахын төлөө өөрөөсөө илүү тамирчтай оролдож илүү туршлагатай болохын төлөө мэрэгжлийн ангилд оролддог. Мэрэгжлийн тамирчтай. Яг Америкийн юу бол Америкт бол одоо халуун болд бол одоо сүүлийн 3-4 жил томоохон уралдаанууд орсон. Одоо тэр Америкийн Supercross гэдэг уралдаан болж байгаа шүү дээ. Одоо 17 гараатай уралдаан, 17 хотуудаар ингэ дамжаад уралддаг. Хамгийн сүүлд сая Лас Вегаст юуны финал нь болсон. Тийм уралдаан болдог. Тэрэнд бол бас орж исэн шүү дээ. Тийм. Тэгээд одоо бас тэрэнд одоо монгол хүн уралдана гэхэд бол бас нэлээд хэцүү. Айгүй хэцүү тийм. Манайхаас бол хамаагүй давцсан уралдаан. Тэнд бол нэг удаа уралж үзсэн. Тэгээд бас тэнд бол монгол хүн орсон гэхэд бол Америкт бол маш их тийм юу тавьж исэн. Анхаарал тавьж исэн. Тэгээд одоо халуун болдын хувьд бол Америкт уралдаа гэхэд тийм одоо сонирхчдын уралдаанд орох тийм юу ирэхгүй болцсон. Яг гэвэл Америкийн АМА-гийн холбоонд бол одоо лицензийг авсан учраас тэгээд дандаа мэрэгжлийн ангилд уралддаг. Одоо уралдаанд орох дандаа мэрэгжлийн орол. Сая бид нар бас зүгээр нэг өөрөөс нь жоохон юуг нь бэлтгэлийн хангалтын тулд бас доогуур уралдаанд оруулсан чинь гараан дээр очиод лиценз үзэл тэгээд буцааж авах. Тэгээд үнэхээр болдгүй юм байна гэдэг л биеэрээ үзчихээс л ойлгож байгаа тийм. 100 Монголдо өвлөн Америкт бэлтгэлийг энэ боломж бол тамирчин болгонд олдоод авахгүй боломж гэж харж байна л да. Энэ их мөнгө зардал яаж зохицуулаад байт юм бэ? 2015 хүртэл бол манай спонсор байгууллага над маш ихээр тусал дэмждэг гэсэн. Дэмждэг. Тэгээд манай Alta Construction, манай үндэсний автомашины мотоциклийн спортын клуб одоо очиж байх байр, зардал мөнгө, мотоцикл авахд техник хэрэгслээ шинжилэхэд тусал дэмждэг. Мөн манай гэр бүл гэсэн энэ тал дээр надад маш ихээр тусалдаг. Сая энэ жилийн хувьд бол одоо манай намайг Улаанбаатар төмөд замын дарга манай Монголын автомашины мотоциклийн спортын холбооны дэд ерөнхийлөгч Пүрбаатар дарга маань бас дэмжижсэн. Тэгээ мөн гэр бүлийнхэн дээд одоо ямар ч уралдаан тэмцээн бэлтгэл сургалт явахад одоо хамгийн том үүрэг оройлын маань гэр бүл маань бүрдүүлж өгдөг. Тэр үдээс байнгын л тулгардаг асуудал шүү дээ. Тэгээ яг хөө зарим компаниуд маань болцоотой үедээ бол мэдээж тусал дэмжиж байгаа. Тийм дэмжихгүйгээр бол явна гэж байхгүй. Тэгэл одоо сүүлийн үед бол эдийн засгийн хямрал энтер гэл янз бүрийн юм байна. Энэтэй холбогдуулаад бас тамирчны маань гадаад дотоод явах, сургалтанд явах тэр юу маань бүгд ингээд жоохон баг зэрэг хомигдал. Энэ жил бол бас жоохон бэлтгэлийн асуудал бол бас маш бага байгаа. Ер нь мотоциклийн спорт хэр зардалтай спорт вэ гэж асуу. Хүмүүс одоо ингээд боддог шүү дээ. За ингээд мотоциклаар уралдана гэхлээр эхлээд эрслийн бодонгууд нөгөө нэг гимтэх эрслийн боддог. Тэгээ хоёул ярьцлага эхэлсэн. Ингээ онхолдчих юм бол гимтээд чинь. Гэтэл онхолдно гэсэн давхар мотоциклаар эвдэлж штэ. Мотоциклаа засуулах үн хэд гэдэг. Ер нь мотоцикл үн хэд гэдэг. Шагнал ер нь хэр байд юм бэ? За мотоциклийн үн нь зүгээр л одоо стандарт бид нэр стандарт гэж яриад байгаа. Тэр зөв үйлдвэрс гарч байгаа шинэ мотоцикл цаа шинэ. Тэр мотоцикл бол мэдээж хүн харахад цаа шинэ мотоцикл бол яг уралдааны төвшөнд уралдахад бол
шаардлага хангадгүй амаржийн шинэ боловч өшөө хурдан явах тусам амаржийн илүү муудаад өшөө амаржинаас шинжилээд мотор бол одоо хичнээн хүчтэй байсан гэсэн илүү их хүчийг бид нэр хүсдэг тамирчдаар. Тэгээ мотороо бэлдэн, амаржинаа бэлдэн, тэгээ аль болох мотоциклаа хөнгөлн бүх чадвал бүх болт титан болгоод мотоцикл маань өшөөл хөнгөн болж эхэлнэ. Тэгээ ер нь бол мотоцикл мотоспорт бол өртөг өндөртэй автоспорт хүмүүс өртөг өндөртэй спорт. Унц одоо хэрвээ унж мунах юм бол нэлээ үнэтэй онно да. Нэг өнхөрхөл нэлээ үнэтэй өнхөрөлдөл. Унж босч ирэл эхлээд мотоцикл яасан байна. Мотоциклаа хардаг. Эхлээд мотоцикл маань эвдэрчээ гэл. Дараа нь өөрийгөө би яалаа гэл тэгж явна. Тэгэхээр нэг их одоо юу гэдэг боломж өндөртэй хүн биш бол мотоциклийн спортоор хичээлж чадахгүй наа. Үнэхээр авьяастай бол бас авьяасаараа тэр бүгдийг олж болно. Хадин болдог өнөөдөр бол твийн авраг болцсон. Цагдаагийн твийн авраг болцсон. Одоо дэлхийн авраг шуулах хэмжээс медаль авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэхдээ тэр дэлхийн авраг шуулах хэмжээс медаль авах гэдэг бол асар хүнд асуудал. Яагаад гэвэл мотоциклийн мотозам дэлхийн авраг шуулах тэмцээн маань 18 гран-при уралдаан болж байгаа байхгүй юу? 3 дугаар сарын жил болгоны 3 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл энэ хугацаанд 18 орноор явж уралддаг байхгүй. Мотоциклын төвшөнд хүрнэ гэдэг бол айгүй манайд бол хэцүү. Тэгээд зөвхөн энгийн мотоциклыг аваад янзлахад бол одоо хамгийн бага нь $50-60 мянган болно. Тэгээд одоо дээд хэмжээнд толгоход бол $100 мянган болдог учраас биднэрт бол юм болцоо байдгүй. Бид нэр зүгээр энгийн мотоциклаа аваад тэгэхээр бага өөрсдөө чадлын хэмжээгээр жоохон янзлаа. Тэгээд уралдаанд ордог. Тийм мотоциклуудаа одоо уралдаж дэлхийн авраг болно гэхэд маш хэцүү. Тэгээд одоо маш том багт орж ээж, маш том баг дээр хичээлж сайн багш дасгалжуулагчаар хичээл заалгаж тэгээд нэлээд амжилт гаргав. Авьяасаараа мөнгө олох гэж би нэвтрүүлэгт оролцсон олон тамирчнаас асуусан л да. Та яа хэр их мөнгө олдог вэ? Нэг их биш гэж бүгд хариулсан. Яагаад гэвэл цагаад бүх хүч хөдөлмөрөөр зарсан ч гэсэн олох мөнгө нь яг тэр шинжлэх дүүцэх хэмжээний биш байна л да. Тэгтэл гадаадын орны тамирчид бол бүх юмаа зориулдаг, хариуд нь амьдралаа олж авч чаддаг, бүр илүүхийг олж авч чаддаг. Жишээ нь Америк тамирчид яадаг вэ? Ер нь авьяасаараа мөнгө олохын тулд одоо чинь Монголд яг юу хийх ёстой? За эхлээд Америк нэгдсэн улсад бол одоо шагналын мөнгө бол бас тийм ч их биш. Гаргаж байгаа зардалтай бол хүрэхгүй. Том багууд байдаг. Багийн тамирчин болно гэдэг бол Америк нэгдсэн улсад мотокроссын тамирчдын бүх хүний мөрөөдөл энэ бол багийн тамирчин болвол одоо тэр хүн цалинтай болно, техник хэрэгсэл нь цаанаасаа бэлэн одоо мэдээж багийнхаа нэг хүнийг гаргахын тулд тэр мотоцикл техник хэрэгсэл хамгийн сайн гэсэн болгоныг тавьж одоо тамирчсандаа бэлддэг, тамирчнаа одоо илүү шинжлэх ухааны төвшөнд бэлддэг. Манай нөхцөл Монголын нөхцөлд бид нар одоо биеийн хөгжсөний бэлтгэл болон юу хөвчлөө өөрсдөө л хийдэг. Манай мотокроссын тамирчид бол хөвчлэн өөрсдийнхөө багш дасгалжуулагчтайгаа юм хийдэг. Монголын нөхцөлд мөнгө олно гэдэг бол бас хэцүү л дээ. Бид нэр одоо бүх техник хэрэгсэл сэлбэг хувц сэргэлийг дандаа гаднаас авдаг. Монголд одоо уралдаад авч байгаа шагнал маань тэдний маань одоо хаана хүрэх вүлээ гэдэг. Азийн аврагад төрүүлсэндээ шагнал хэд байсан бэ? Манай Азийн авраг бол нэг раунд төрүүлвэл яг $1000, $1500 өгдөг. 2008 онд намайг Азийн авраг болоход манай одоо улсаас одоо тэр үед олимпийн төрөл, олимпийн бус төрөл гэж ангилдаггүй байсан. Улсаас мөнгөний шагнал авч ирсэн. Тийм. 2009 онд 10 онд би 2 удаа мөнгөний медаль авсан бас. Тэгэхэд тэрнээс 9 оноос хойш одоо олимпийн бус төрөл гэдэг тэр шагналын санд орох байсан байна. Тэгээд тэрнээс хойш мөнгө авах. Тэрнээс мөнгө авч аваагүй. Азийн авраг тэрнээс гадна цагдаагийн дэлхийн авраг баха тийм. Цагдаагийн дэлхийн авраг гэдээ би уншихаар бодсон л да. Цагдаа гэхэр нөгөө цагдаагийн утгаар нь зүгээр тамирчин болгож хамрагдаад байна уу? Эсвэл яг цагдаа хүний ажлыг хийгээд явж байна уу? Тэр болохоор цагдаа болон галын ажилтнууд одоо цагдаа болон галын спорт хороонд хамаардаг хүмүүсийн хооронд болдог тийм том дэлхийн хэмжээний
том уралдаан одоо тэмцээн болдог. Тэрэнд бол манай цагдаагийн байгууллагын тамирчид бас нэлээд сайн оролцдог. Миний хувьд бол яг би очиод мотоцикл төгөөслээд хинээс изээс унз үзег хүний мотоцикл аваад унаал оролцож байгаа. Дандаа би 2011 онд 2015 онд дандаа Америк нэгдсэн улсад болохтой мотокроссын төрөл болдог. Тэр үед тэд тэмцээнд нь оролцсон байна. 11 онд Америкт зохиогдсон цагдаагийн дэлхийн авахтчод 2 алтан медаль авсан. За тэгээд 2015 онд 4 жилийн дараа цагдаагийн дэлхийн авах Америкт боллоо. Тэнд ч 2 хошоо мөнгөн медаль авсан. Ингээ одоо үзэхэд бол халин болд одоо амжилт нь бол одоо ахаад яваад байгаа. Одоо цагдаагаар ажиллаж байгаа юу? Тэгээ одоо ажиллаж байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газартаа хариулагдаад одоо ажиллаж байгаа. Мэдээж энэ цагдаагийн алба гэдэг бол цаг хугацаатай аш хүнд алба. Би өмнө нь болохоор замын цагдаад хаяатай байсан. Замын цагдаа бол бас нэг хүн дутуул тэгэл тэр уулзар хоосон бол навуузар хоосон бол бүглөө үүсэх одоо манай Монголын нөхцөлчин цагдааг бол ер нь бүглэрхэл байдаг шүү дээ. Цагдаагаа байна ингээд ийм тийм гэдэг болов цагдаа байхгүй бол өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ямар болох уу гэдгийг бас бодох хэрэгтэй гэж боддtiin би. За баярлалаа, хоёулаа дахиад хэсэг хугацаанд завсарлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч премиум зочид буудал. Дэлхийн аваргад цаа хоёулаа ярилцаж байлаа. 2 удаа орсон юм байна. 2 удаа орсон Supercross, Motocross 2 ангилалт нөө. Хувийн дэлхийн аваргад би 2009 онд оролцсон. 2008 онд би Азийн аварга болоод одоо Азийн холбооноос одоо миний Монголын филиал болон ер нь гарах бүх зардлыг мотоциклын одоо түрээслэх мөнгө бүгдийг Азийн холбооноос таагаад намайг уралдуулсан байгаа. Тэгээд яг хуу Лиавт орж уралдсан гэдгээр миний хувьд маш том завсан. Тэр бол маш их хөрөнгө мөнгө зарцаад тэр тэмцээнд оролцдог. Би тэгээд тэрнээс хойш ер нь дэлхийн аваргын тэмцээнд бүтэн жил уралтыг гэж бас багуудаас асууж ер нь надаас ер нь хэр их мөнгө шаарддаг вэ асууж лээсэн л та. Тэгээд ер нь 500-аас 600 мянган евро бүтэн жил уралтахад хэрэг болдог гэдэг хичээлээ. Маш их мөнгө. Тийм маш их мөнгө одоо хэрэг болж оролцож байгаа юм. 3 үед амьдсан мотоспортын гэр бүлд төрж өссөн болохоор хажуугаар нь өнгөрнө гэсэн ойлголт анханасаа байгаагүй бизээ. Уралдааны замд бэртэл авч спортоор орхисон аавынхаа хүрээгүйд хурж хүслийг нь биелүүлэхээр төмөр хөлбөрөө тэнгэрт дүүлэн амжилт ялалттай зэрэгцэх хосгүй мэдрэмжийг мэдэрч байна. Одоо халиун болдыг зөвхөн монголчууд биш олон улсад мэддэг болсон. Мэргэжлийн тамирчин гих тодтголтой болсон учраас олон улсад зэрэглэл доогуур багахан тэмцээнд оролцохыг нь зөвшөөрдөггүйг нь. Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйгийн нэг хэлбэр үзье. Гэсэн ч цаашдаа монголоор өгүүлсэн эрдэнэлгийн халиун болдын олон амжилт ялалтын мэдээ сонсогдно гэдэгт итгэлтэй байж болох юм. Учир нь түүнд аваргын дайтай хүч чадал, авиас бэлэг, цаг хугацаа хангалттай бий. Тэр нэг амд амьдсан яриач гэдэг юм уу бас юу гэхээр нэг тамирчин чиний мотоциклыг харснаа. Чи одоо өхөр шийдвэ юу гэж хэлсэн гэж үнэн үү? Тэр эсвэл зүгээр амд амьцаараа ингээд давс нэмэгцээр байгаад ингээд ирчихв. Одоо би Америкт очиод би бас багштай хэлсэн л дээ. Одоо манай Америкт байдаг багш бол дэлхийн 2 удаа аварга Францын байдаг. Тэр хүн би ингээд ийм уралтанд ингээд оролцсон. Энгийн амарчин тангаа оролцсон гэхээр чи өөрөө ингээд амиа хорлох байгаа юм уу? Энгийн амарчинтай тийм уралт гэж юу гэдэг юм бэ гэж хэлсэн. Бас нэг ярьцлуудыг юмж яхад тэр тасарсан энэ нийгэм хугарсан энэ 20 хугарсан ингээд одоо ер нь би чинь аль хэсэг гимтсэн гэхээсээ илүү тэгэхээр гимтээгүй хэсэг аль нь вэ? Бэртэл гэмтэл бол байгаа. Тэгээд мотоцикл унахгүй удах юм аягүй хэцүү байдаг. Гимтэл хөл гар тэгээд бас нуруундаас гимтэл авч ийсэн өвдөг шөрмөс гээл бэртлүүлэл авч ийсэн. Том бэртлэх юм бол одоо 2006 онд Япон авч ирчээд тэр үед анх удаа 4 тактийн мотоцикл Монголд орж ирсэн л да. Тэрийг карбюратороо сайн тохируулж чаддгүй, техникээ сайн одоо бүрэн одоо хөдлөн чаддгийг одоо гаргаж чадахгүй бас унж бэрччихсэн нуруундаа. Тэгээд эмчнэр хөдөлж болохгүй хэвтэртэй гэж аюух ямагт тэгжсэн.
Тэгээд манай эмч эдгэлтэй одоо манай аав бас хагалгаа хийжсэн. Бацөх юм одоо гимтэл одоо ажилд одоо ангаа ухааны багш хийдэг багш бацөх юмч байна. Энэ бэртэл гимтэл болоо их аюух тэр эмчээсээ асууд би одоо яах вэ? Яавал хурдны идэг яавал би одоо уралж эхлэх үү гэдгийг. Манай эмч бас аюух намайг уралд одоо ингээд уралцчих тийг болно тийг ингээд бас аюух намайг төвчтэй. Тэгээд бацөх ахтаа бас маш их баярлж явдаг. Эмчийн заавар зөвлөгөөг зөрчиг тохиолдолд хэрэг үү? За 12 онд Аз заавар шалгуур уралдаанд би игмний хаалханд 7 хатаас хийлгээд 7 хатаастайгаа яг 18 хоногийн дараа уралдаанд оролцсон. Одоо манай эмч маань зөвшөө одоо уралж болно бити унаараа гэдгийг хэлүүлээд тэгээд уралдаа шийдээ оролцсон. Эндгээр яваад байгаа хэрнээсээ л уралдаад. Эндгээр жамтал оролдоод. Манай эмч маань миний нуруу болохоор нэлийн дээгүүр жоохон цувралтай үүссэн. Хавиргатай нуруу гэдэг хөдөлгөөн багтай гэдэг нуруу байсан. Азарч бас. Тийм болохоор чи одоо дахиж унж болохгүй шүү. Унахгүй хэмээл уралдаа гэдээ манай бацах эмч хийсэн. Тэгээ би уралдаануудаа уралдаад усаа аваад төрүүлсэн. Тесот олон улсынхаа уралдаанд би бас төрүүлсэн. Нэг уралдаанд оролцохын тулд ер нь хэрэг хэмжээний зардал хувь тамирчнаас гардаг уу? Монголын нөхцөл бол гайгүй техник хэрэгсэл бүрэн бүтэн байвал бензин уралдааны хураамжаа төлөөл оролдох боломжтой болно. Гадагшаа бол тэгэл онгоцны зардал ачаа мотоциклийн түрээс эндээс одоо хэвээр өөртөө адилхан мотоцикл авч явах бол амаржана авч аав, няндагаа авч аав гэл ачааны зардал гэл. Өөрийнхөө мотоциклыг эндээс авч явдаг үү? Тэр юунаас болд юм бэ? Тээвэрлэх зардлаас болд юм уу? Эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу? Манайх болохоор ашиглаж байсан тээвэр хэрэгслийн одоо мотоциклийн мотоор ашиглаж байсан банк болон тийм бензин тасах, шатах магадaltaй гэдгийг аюултай ачаа гэдэг үгснээр ачигдах боломжгүй байдаг. Тийм. Ерөөсөө тээвэрлэх боломжгүй. Тийм учраас бусад одоо том багуудын яа шийдэлхийн аврагад оролцохдоо жишээ нь Дакар раллид оролцоход Дакар раллид оролцоход бол манай Монголын тамирчид газраа явуулчихж байгаа. Одоо бид нар чинь нэг мотоциклээ явуулцаа юугаараа бэлтгэл хийх вүлээ. Бэлтгэлээ хийж байгаад очиад түрээслээ оролдоход болдог л дээ. Монголын мотоциклчид ер нь хэр төвшөнд байна гэж харж байна. Дэлхийд цойлж гарах боломж юу хэр байгаа? Халин бол 2000 онд анх Эхүүгийн ангарс хотноо зохиогдсон олон улсын уралдаанд 85 ангилалд төрүүлсэн. Энэ бол Монголын мотоспортын тамирчид хамгийн анхны төрөл байсан. 2007 оны сүүлээр 11 сард Хятадын Шанхай хотод зохиогдсон мотоциклийн мартацсан Аз заавар уралдаанд Халин болд Гаан удаа оролцсон. Тэр хоёрын гаргасан амжилт бол Монголын мотоспортод алтан үсэг өвчтөх амжилт. Багийн Аз заавар уралдаанд хоёулаа 2 дуурайнд орсон. Японы багийн дараа Монголын баг 2 дуурайнд орсон байхгүй. За тэгээд ерөнхийдөө тэр цагаас хойш урам орсон доо 8 онд боллоо. 8 оны эхний уралдаанууд талик оролцож агаад яг шигшээ уралдаан Ираны Тегеранд очиж болсон. Тэнд очиж төрүүлсэн. Тэгээ Алюка 2008 онд бид нэр ярьжсэн шүү дээ 2008 онд Азийн аврагаас бид нар эхний гурван банд болж болох юмаа гэж өмнөсөн Алюка шууд алтан медаль авсан. Азийн авраг болсон. За тэгээ 2000 тэр жилээр 8 онд бид нар Халиун бол Тэмүүжин Гаан удаа гурван бүрэлдэхүүнтэй бид нар багийн дэлхийн аврагт шууртанд анх удаа оролцсон. 40 багаас 30-д орлоо. За 2009 онд Азийн аврагт манай эдгээр тамирчин орсон. Халиун бол тэмд толгойлоод Гаан удаа Тэмүүжин орсон. Халиун бол мөнгөн медаль авсан. Тэр жил манай баг тамирчид дэлхийн аврагт оролцсон багаараа 8 онд 30-д орж ирсэн бол манайх 21-д орж ирсэн байхгүй. Ингээ манай баг бол амжилт ингээ дахиад явж ирсэн. Эхлээд би Аз аврагын тухай юмаа. Урд нь бол манай тамирчидаас нэлийн амжилт үзүүлж исэн. Эхний 10, 7, 8 гэдэг. Тэгээ 2006 оноос хойш ер нь л манай Монголын тамирчид бас илүү техник хэрэгслээ шинжилээд илүү одоо ур чадвар нь сайжраад тэгээ тамирчид маань гэсэн одоо холбооноос өсөж их дэмжиж гисэн. Тэр үднээс урд нь ямар байлаа. Одоо л мэдээж манай Монголын тамирчид Аз аврагт очиж оролцолоод эхний 10 гэж ярихгүй. Эхний хэд орох уу гэдгээ өөрөө бодох. Хин тамирчин яах вэ гэж тэгж боддог.
Ацад би Монголын тамирчид очиход монголчууд ирсэн юм уу гэж асуудаг болсон гэж боддог. Тэгэл мундаг болж байгаа юм Азад бол тий. Тийм, Азадаа бол мэдээж топ 5 устдаа орон чадвараараа. Азад нь аль улс хамгийн жилдэг юм? 2007 онд энэ Шанхайгийн ойролцоо нэг Азийн нэг багийн уралдаан болсон юм. Тэгээд яг биднес тэрнээс өмнө бол одоо 97-оос 2000 он хүртэл биднес Азийн аваргын уралдаанд бол оролцож л байсан л та. Манай халуун болд гаант хоёр маань оролцсон. Тэгээд хятадын тамирчдын өмнө биднес орохгүй байсан л та. Орж үзээгүй байсан л та. Тэгээд уралдаанд явна хөрсөг уулзалт болно биднес хятадууд ялагчдаг байсан. 2003 онд хамгийн сүүлд манад уралдаан болоход хятад төрүүлэл явсан байсан. Тэгээд хятадч гэсэн манайхыг айгүй олон удаа уралдаанд урддаг байсан. Тэгээ 2007 онд хятадын тамирчид маань 8-9 дугаар байранд орсон баг. Тэгээ манайх бол шууд 2 дугаар байранд орж ирснээр бол тэгээд бид нэр бол Азадаа бас нэлийн нэр өсч дээшээ гарч одоо тамирчдын маань рейтинг аюу дээгүүр гарч ирсэн л дээ. Тэр цагаас хойш хятадууд маань бол одоо манайхтай жоохон харилцааны асуудал манай спортын талаар бол жоохон халуун болдыг одоо жишээ нь хятадын аврагт ороод уралдаа ихэд бол бас шагналгүй энэ төр янз бүрийн байдлаар орол гэсэн нэг тийм юм мэдээж авахгүй болсон тий. Монголчууд одоо ялагдсан ч гэдэг юм уу тий. Одоо цөөхөн монголчууд ингээд хятадын одоо ийм тамирчид ялагдсанд бас бид нэр нэлээд их том дүгнэлт хийсэн юм шиг байна. Манайхыг одоо төрүүлнэ гэсэн зорилготой байгаах л гэж би бол бодож байгаа тий. Японы тамирчид мэдээж Азийн номер 1 тамирчид бол Японы тамирчид одоо бидний уралж байгаа 4 том компани Японд байна. Японы үйлдвэрлэгч мотоциклүүд. Тэгээд Таиланд, Индонез, Филиппиний тамирчид бол бас нэлээд хүчтэй өрсөлдөгчд байдаг. Халуун бол Монголын мотоспортод бол 100-ны хүн байхгүй. Яг өнөөдөр халуун болчих хүн өнөөдөр дахиж Монголын мотоспортод дахиж төрнө гэдэг асуудал маш хүнд. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга бас олон дэлхийн чанартай тэмцээнүүд, дэлхийн аваргын багийн тэмцээнд авч явсан, дэлхийн ховын тэмцээнд авч явсан, олон тэмцээнүүд бол авч явсан. Сайн мэдж байгаа. Энэ бол одоо 100-д үнэхээр энэ 100-даа бол 100-ны тамирчин гэж хэлэхээс өөр аргагүй. Энтэй хинч маргахгүй баг. Өнөөдөр халуун болд Тэмүүжин ган од гэсэн одоо шилдэг тамирчид энийг үеийнхэн гарч ирсэн. Би анх 2000 оноос мотоспортоор хичээлж эхэлсэн. Тэр үед манай халуун болд манай альтын 4 настайгаас эхлээ унаад эхэлсэн. Нэлээд туршлагатай тамирчин болсон байсан. Анхны тэмцээн дээр халикотойгоо танилцаад хамт оролцож ирсэн. Яг бид нар ямар ч ингэдэг мэдээж тэмцээний зам дээр бол хүн болго өрсөлдөгч хоорондоо. Тэрэн дээр бол тэмцээнд оролцож байхад найзууд гэсэн асуудал байхгүй. Тэмцээнээс бусд үед бол нар бол найзууд. Тамирчны хувьд бол одоо яг манай мотоспортын түүхэнд бол байгаагүй амжилтыг бол гаргасан. Бага наснаасаа ч уралдсан. Тэгээ одоо сүүлийн уралдсан цагаас улсын аваргын бүгдийг одоо нэгч ялагдаагүй явж байгаа. Тэгээд бас мотоспортын түүхэнд бол нэлээд том амжилт гаргацсан энэ тамирчин. Одоо бид нар бол одоо манай спортын хүн бол бахарх ёстой л тамирчны маань нэгдэ. Манай халуун болдон бол яг тамирчны талаас харахад бол үнэхээр мундаг зүтгэлтэй шаргуу тэгээ юмд амар нэгт юм байдаг. Тэрийг бас хөндөнгөө хүмүүс ч гэсэн ажилдаг. Бид нар бас багаас хамтаас хажинаас нэмдэл харж байсан. Үнэхээр бахархмаар зан чанар нь бол нэлээд нэгт юм ба юмыг эцэстэн толтлээдэг. Тэр нь мундаг зан чанар. Тэр зан чанар нь одоо байгаа амжилтыг гаргах их суурь нь болж өгсөн болов гэж байна. За баярлалаа халуун болдоо нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд цаашдаа спортын өндөр их амжилтыг хүсье. Зорьсон зорилгынхаа оргилд нь гараа гэж хүсээрэй. За баярлалаа. Танд ч гэсэн маш их баярлалаа. Танай хамт олон гэсэн цаашдын ажлын одоо өндөр үр бүтээлтэй сайхан өшөө олон сайхан нэвтрүүлэг бэлдээрэй. Чирэмээ. За